Менежерүүд маань багш нарын цахим журналын гүйцэтгэлийг харахдаа журнал нэгтгэл хэсэг рүү орон нэгтгэл хэсэг рүү даран улирал болон зах аргын нэгдэл мөн багш болон хичээлээрээ сонгоод харах боломжтой. Багшийн тухайн хичээлийн 7 хоногт нийт орох оролтын тоо болон нийт цаг нь эрс бүртгэгдсэн цаг болон эрс бүртгэлийн хувь нь харагдана. Мөн багшийн тэмдэглэл болон багшийн тэмдэглэлийн хувь харагдана. Үнэлгээ 1 гэсэн хэсэгт маань багш нарын оруулсан үнэлгээний мэдээлэл болон үнэлгээ 2-ын төлөв батлагдсан болон илгээсэн гэх мэтчлийн төлөвүүд харагдана. Хичээлийн хуваар хэсэгт тухайн сургуулийн нийт бүх хичээлийн хуваар нь бүх багш нарын хичээлийн хуваар харагдана. Үүнийг улирлаа сонгоод мөн шонхдогдох хуваар болон түвшнээ сонгон харах боломжтой. Анги, түвшин, бүлэг, хичээл, багш танхим гэдгээр нь мөн тус бүрчлэн шүүлт хийж харах боломжтой. Эрс тэмдэглэл хэсэгт ангиар болон багшаараа шүүж харах боломжтой. Түвшнөө сонгоод анги, ээлжид хичээл болон улирлаа сонгож харах боломжтой. Энэ хэсэгт маань хичээлийн эрсээ оруулсан бол эрс тэмдэглэл маань ногоон өнгөтэй, хэрвээ оруулаагүй бол улаан өнгөтэй харагдана. Менежерүүд маань багш нарын оруулсан тэмдэглэлийг харах боломжтой, мөн эрсээ харах боломжтой.